Энэ удаагийн дугаартай маань уудаг ногоо жимс Kagome брэнд хамтран ажиллаж байна. Kagome брэндийн оригинал ногоо жимсний холимогшүүлсэн найрлагандаа 20 төрлийн ногоо, 3 төрлийн жимсний агуулмжтай. 100% байгалийн гаралтай, нэмэлт цагааргүй, нөөцлөгч бодисгүй, өнгө оруулагчгүй. Нэг өдрийн А, С витамины хэрэглийг бүрэн хангаж өгдөг давуу талтай. Гэр бүлийн дархлааг эрүүлэр дэмжих нэмэлт цагааргүй, хугацаа уртасгагчгүй, өнгө оруулагчгүй 100% органик уудаг ногоо жимс Kagome. Сайн уу үнэнч үзэгчид минь ээ. Энэ удаагийн дугаартаа та нартай Японы Цумашиомих мангоноос сэдвэн бүтээсэн сүнс ба хойд төрөлгөх онц сонирхолтой сэдвийг хүндсэн бүтээл болох миний эхнэр баг сургуулийн сурагч нартай олон ангид киног ярьж өгөхөд бэлэн болоод байна. За тэгээд хамтдаа энэхүү киноны нууцыг илрүүлцгээе. Энэхүү кинон Кейсүкэгийн нэгэн эрэгтэй эхнэр Такаи, охин Май нарынхаа хамт ажиргалтай аж төрөн сууж буйг харуулах дүр зураглаар эхэлдэг. Нэгэн өдөр тэд гэр бүлээрээ аяллаар явж тариан талбайд ажиллан инээд хөрөөр дүүрэн жаргалтай сайхан өдрийг өнгөрүүллээ. Гэвч харамсалтай нь тэд харих замдаа автомашины осолд орж эхнэр Такаийн газар дээрээ амнасаа алдсанаар тэдний жаргалтай амьдралд цэг тавигддаг. 10 жилийн дараа Кейсүкэгийн амьдрал бүгэлдээ хар дарсан зүйд болон хувиржээ. Өдөр бүрийг гунигаар угтаж, гэр орон жизгүүрж, охин Майн эрхэлсэн ажил төрөлгүй нэгэн болж, эцэг Кейсүкэн офисын ажил хийдэг ч гэсэн үлгэн салган, зомби шиг амьдралаар амьдарч байгаа болтой. Тэдний ажлын Мория гэх эмэгтэй албан тушаалыг нь авч карьер нь нэлээд буурсан байх юм а. Нэг өдөр Кейсүкэ ажлаасаа ядарч өгөх гэж байгаа амтан эртэл гэрийнх нь хонх тасралтад дуурч байла. Хаалгааны адил нэгэн бага ангийн сурагч охин "Би гэртээ ирлээ" гэд бөөн ад жаргал цацруулсан хүн дайраад ороод ирлээ. Охин өөрийгөө Такия Нажима гэж танилцуулах ба "Би чиний эхнэр Такиягийн хойд төрөл байна" гэж авлаа. Охиных нь өрөөрөө бас дайрч ороод л "Би жинхэнэ Такио байна шүү дээ" гэд ярьж өгч байгаа маа. Мэдээж Кейсүкэ Май хоёр юу гээ шууд танихгүй хөлтийг ийм яринд итгэвдээ. Нөгөө жижигхэн охины чинь одоогийн нэрийг Марика гэдэгч "Би чиний эхнэр чиний ээж Тайка байна" хэмээн зүтгэсээр л байлаа. Тэгснэ бүр Кейсүкэг хачин удаартай ямар ч амьдралын урам зориггүй болчихжээ гэж ирээд загнаж гарлаа. Гэхдээ л эхнэрийнх нь амьд байх үеийн юмнуудыг яг таг мэдээд байгаа цаанаа л нэг жигүүц төрүүлэхгүй байх гэж үү? Маргааш өнөөх Марика гэх нөхөрч нь одоо гэртэн дахиад л хүрээд ирлээ. Гэрийн хаалган төгжээтэйж түлхүүрнүүд газрыг нь мэдгээр орох бүр түлхүүрдэж ороод гэр бүлийн альбомыг гаргаж үтсэнгээ аав охин хоёрын ямар шуухан амьдралтай байгааг гадарлаж Кейсүкэ рүү залган уулздаг байсан газартаа хүлээж уяа хурдан ир гэж хэлээд таслав. Талигач эхнэр нь Кейсүкэг ажлаасаа ирэхэд өдөр бүр цэцэрлэг төрөлнгийн зогсоол дээр хүлээгээ зогсож байдаг гэж л дээ. Марика охин яг л талигч эхнэр шиг нь торойтол түүнийг хүлээж байв. Нэгэнт уулзсных нь гээд утас шүрмсөө солилцоод бүр Кейсүкэтэй харилцах шинэ утас авсан ч байх шиг. Кейсүкэ одоо юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа ч хэлснээр нь хийгээд яваад байгаа маа. Нөгөө талд охин Майн энэ хүүхдийн гаргаж буй ааш авир жигтэй үлд нь огт таалагдсангүй. Марика ядаж байхад Майг найзтайгаа уулзж байхад нь гарч ирээд сүрхий танимхаарч ярьж байгаад л уурыг хүрэгчдэг. Май түнд нь "Дахиж манайхаар битгий бидний амьдралд орцгоо бойл" гэдэл ер нь зайлаа гэд хөөжж байгаа юм. Гэсэн хэдий ч Марика бууж өгсөнгүй. Кейсүкэгийн ажил дээр нь хүртэл очиод "Чи ингээд мөнхийн гуниг зовдонд авцсан хүн шиг амьдраад байж болохгүй шүү дээ. Өөрийгөө өөдөн татдаг бай" гэж мэгээд л Кейсүкэгийг синхруулахыг оролдоно. Энэ явдлын дараа Кейсүкэж бас арай дээрдэж ажил амьдралаа дахин шинээр эхлэх урам зоригтой болж байгаа маа. Түүнчин тэрээр талигч эхнэрийнхээ хоолны жорыг эргэн санаж түүний бичиж үлдээсэн жоруудыг судлан төгс амт бүтээх ажилдаа шамдан орлоо. Удалгүй талигч эхнэрийн дурсгалын өдөр тохиож байгаад бол хамаатан сад нь гэртэн цуглахаар болдгоо. Гэтэл Марика үнийг мэдээд Кейсүкэг ятган "Чи зочид угтаж авах гэж байж ядч гэр орноо цэвэрлээч. Наада хашаа ороо чинь хатсан өвс ургамлаа баригдсан байж гэж хэлээд хүчээр шахуу цэвэрлэгээний ажил эхлүүлв. Марикагой бүр галтгоонд нь хоолунд хийгээд унлаа шүү. Гинт Май орж ирээд түүний галтгоонд олж хараад уурлаж "Ээж минь юмнууд битүү хүрээд бай" гэж хашгираад хөөж туханд ирээ. Мэй охин ээжигээ дахин төрсөн гэдэгт нэтгэж өгөхгүй л байна л да. Оройн хамаатан сад найз нөхдөн цуглах ба Кейсүкэ харин эхнэрийнхээ дурсгалын өдрийг энэ гэрт сүүлчийн удаа хийж байгаа гэдгээ мэдэгдэв. Энэ байшингаа зарах гэж байгаа юм баху. Гэхдээ санхүүгийн шалтгаанаар биш харин дурсамжаар дүүрэн ийм том байшин түүн дэндүү их гуниг төрүүлдэг болохоор л тэрэж. Зочид явсны дараа Кейсүкэ галтгоонд кофе чанаж суух ба түүний зочидтой ярьсан зүйлсийг Марика нууцаар сонсож байсан тул ярилцгаар ирдэг. Марика түүнийг яагаад байшингаа зарахыг хүсэж байгааг асуухад Кейсүкэ хариуд нь "Эхнэрээ алдснаас хойш амьдрал утгагүй санагдаж охин Мэйдэж буруу нөлөө үзүүлэлт зөндөө утлаа штэ" гэдэл углуурганы үгээ хэлж гарлаа. Манер өөрийгөө өнгөрсөнд уягдсан хэвээр байгаа гэж бодсон тул амьдралаа шинээр эхлүүлэх үүднээс ийм шийдвэрт хүрсэн юм баха. Ийм үг сонссон Марикагийн өр нэмтрэх нь тодорхой. Гэхдээ түүнийг бууж өгүүлэхгүй байх талаас нь ятгах гэж үзэлгүй байхав тэ. Даанч Кейсүкэ одоо хүртэл эхнэр нь дахин төрөөд өмнөх амьдралаа эргэн санаж болно гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй л юм. Тэр шөнө Марика ширүүн борооноор алхаж гэр бүлээрээ арчиж торддог байсан тарилангийн талбайд очиж байгаа маа. Харамсалтай нь цэцэрлэг бүгэлдээ хатаж гандан хураагаад байх ургацчих юмгүй болж. Уг нь гэр бүлээрээ ресторан нэгээд тэндээс хураасан шинэ ногоогоор хоол их гэгийн мөрөдөлтэй байсан юм лээ. Гэсэн
Тэгсэн ч Марика нөгөө талбайгаас бяцхан чинжүүний болцоо байгааг олж харснаар өмнөх сайхан дурсамжууд нь сэрэгчв. Нэг өдөр Май охин найзынхаа ажилтг кофе шопын эзэнд ээжигээ алдсанаас хойш амьдрал нь хэр хүнд усан талаараа яриа судал. Тэр эзэн гинтл түүний болон аавынх нь нэр дээр бэлэг ирсэн гэд нэг юм гаргаад ирлээ шүү. Мэдээж үүнийг ээжийнх нь дахин төрлөөлөх Марикагаас илгээсэн юм шүү дээ. Бэлгийг задлалтал 20 насны төрс өдрийн билүү байва. 10 наснаас хойш бүх насыг нь багтаан чимгэлжээ. Тэр үед ээж нь өөд болоход Май охин дөнгөж 10 настай байсан юм шүү дээ. Тэр билүүг харсан Мэйн сэтгэл хөдөлж сая нэг ээж нь үнэхээр Марика болж дахин төрсөн гэдэгт эргэлт буцалтгүйгээр итгэж байгаа юм. Үүндээ зэрэгцээд офис дээр Кейсүкэд бенто буюу гараар бэлдсэн өдрийн хоол хүргэлтээр ирж байх юм а. Тэр хоолыг намсаад Кейсүкэ эхнэрг нь хийдэг хоолтой яг адилхан байгааг ухаарч баяр гуниг хосолсон мэдрэмжинд автан нулимстайгаар идэж дуусгалаа. Тийм ээ, одоо бол зүгээр л баг сургуулийн зүггүй нэцтэй. Тэгсэн охин Мэйн аль хэдийн тэнд очихсан байва. Замын талд Кейсүкэ Марика хоёр чухам нүдээр ойлголцоод нүдэндээ нулимс мэтэлцүүлсээр тэрвэрлдэн уулзлаа. Гэтэл энэ үзэгдэл хөндлөнгийн хүмүүсийн нүдээр тун сэжиг бүхий харагдаж байгаамаа. Нэг настай эрэхтэй багангийн охинтой тэрвэрлдэж байна гэж харсан бус хүүхдүүд хамгаалтын тохио ажиллаж эхэллээ. Энэ хачин нөхцөл байдал маань 3% их л хөвгөлтэй санагдаж Кейсүкэ, Мэй, Марика 3 хамт хөхрөлтөн гүйсээр гэртээ ирцгээв. Гэртээ ирсний дараа Марика яг л ихнэр Такеи шиг Кейсүкэд үгэлж гарлаа. Гэр орноо ийм байдалтай болох гэж дээ охины урт сэтгэл готролд оруулсан байх юм гэж авлаа. Кейсүкэ үүнд нь гомдохын оронд ихнэр нь дахин үгэлж байгааг сонсоод эсэргээр бараг баярлаад байгаа юм шүү. Мэй аавыгаа мөрч аав ийм болсон танд хит их хайртай байснаас болсон баха. Аав буруу гэж юу аав дээ гэж байна. Дараа нь Кейсүкэ Марикатай хамт ундаг дугуугаар зугаалж хуучин дурсамжаа сэргэн аз жаргалтайгаар хууч өөрн явж байтал нэг цагдаад тарлаа. Цагдаад эднийг зогсоо шалгаатлаа. Мань хоёр бид хоёр чинь ихнэр нөхөр хоёр шүү дээ гэж хэлээд толгойг нь бүр эргүүлж хаяа цугтаачлаа. Нас барсан ихнэр нь дахин төрөл олж амьдрал орж ирсэн цагаас эхлэн гэр бүлийн уур амьсгал гэрэл гэгээтэй болж Мэй охин ч ажил төрөл хөөцөлдөж эхэллээ. Кейсүкэ бол байнгын инээмсэглэстэй. Заримдаа бүр хэд их аз жаргалтай айж болж явах шиг. Нэг өдөр Кейсүкэ хэд их аз жаргал авцсанасаа болоод Марикагаас өдрийн хоол авах үеэр 20 нас хүрэхээр чинь дахин гэрэлцгээе гэж хэллээ. Яавч өөрийн ухаан гэх юм алга да. Гэтэл яг энэ үед нь Кейсүкэгийн хатам дүүн тэдний яриаг сонсож таарсан бөгөөд ахмиг настай хүргэн ах нь багангийн охинд гэрлэх санал тавьж байна гэд их шоконд орж байгаа харагданаа. Яаж ч л энэ Кейсүкэга чинь Марикагийн зургийг аваад гар утасныхаа wallpaper болгоод тавьчихсан болтой даа. Яг үүнтэй Кейсүкэгийн ажлынхын хүртэл түүнийг огцом жаргалтай болсон тул оюун ухаан сэтгцэн гайгүй байгаа гэж шивэр авир хийгээстэй. Мориагээд эдний ажлын хүн бүр утасныхын дэлгэц дээрх зургийг хараад хин мэтэр гэвэр шал гарч явах шиг. Нэг өдөр Марикад сургуулийн хөвгүүн сэтгэлээ хилчиж байгааг харсан Кейсүкэгийн дотор хурган хартал төрлөө. Ахуу гэхдээ Марикаг одоо баг сургуулийн сурагч гэдгийг хаяа бас ойлгодог байх хэрэгтэй шнэ. Дараа нь хоолны газар хамт сууж байхдаа Кейсүкэ Марикагаас чи тэр хүүгийн сэтгэлийг тэгээд хүлээж авах уу гэдэргээл асуугаад байна. Үзэг солигдоход өөр нэг газар Кейсүкэгийн ажлын Мория нэг найзтайгаа хамт Кейсүкэгийн сүүлийн үед гаргаж байгаа хачирхалтай зан аврын талаар яриа сууж байв. Мория Кейсүкэгийн гар утсын дэлгэц дээр байгаа жаахан охины зураг байхыг олж харснаасаа болоод түүнийг хүүхд рүү чиглэх буруу хандлагатай байж болзошгүй юм найзтай ярхан дээр. Дараагийн үзэг солигдоход Марика гудамжинд ганцаараа алхаад явж байна. Тэгтэл араас нь хин нэг хүн дагаад байгаа юм шиг санагдав. Хин бэ нэг тартал төрсөн дүү Юрийн зогсож байла. Юригийн хувьд талигч хичээхэн нөхөр нь жаахан охинд гэрлэх санал тавьсан явдал нь хачирхалтай санагдаад байсан тул хэргийн учрыг тайлахаар дагаад явж байсан баг уу. Сүүлдээ бүр Мэй, Юри, Марика энэ гурав нэг газар цугларсан байх ба. Ээж охин хоёр хамаг учир явдлыг эхнээс нь Юри тайлбарлаж гарлаа. Сүүлд нь Кейсүкэ хүртэл ирээд бүх зүйл нь үнэн гэдгийг батлахад нөгөө Юри чинь бүр гайхаж өрхөв болтой. Сүүлдээ Юри наад яриад байгаа юмнууд чинь үнэн юм бол над мөнгө өгч нотлох гэж авлаа. Марика дүүгээ худлаа ярьж мөнгө нэгтэг зурцлалтыг нь мэддэг учраас Юригийн чихийг нь ганцхан мушгид тавив. За энэ үед л эгч минь мөн байна гэж ботсон байж магадгүй. Бас үгүй ч байж магадгүй. Марика гэртээ ирэхэд нь энэ төрөлд нь түүний их болох зайтай хүн. За зүгээр л энэ хүүхдийн төрсөн ээж нь түүнийг сэжиглэж эхэллээ. Сургуулаас нь үнгүй хоол өгдөг байтал өглөө болгон гараа гаргаж хоол хийж аваад яваад байхаар нь хэнд ч гэсэн сэжиг төрнө шүү дээ. Марика ч бодлоо худлаа өнөм ярьж байгаад ээжигээ эвтэйхэн аргалчих шиг боллоо. Удалгүй охин Мэйн ээж Марика руу залгаж найзуудынхаа ятгалгаар гэрлэх зорилготой хүмүүсийн танилцах үйлчлэгт явах хэсгээр зөвлөгөө авч байна. Мэй охин өөрийгөө хангалттай сайн гэж боддоггүй. Өөртөө итгэл муутай байдаг бололтой. Марика их хүний хувьар түүнд урам хайрлаж аавтай анх учрахтаа огт төлөвлөгөөгүй байсан талаараа хуваалцаж байгаа. Маргааш нь Марика хуучин гэртээ очиж Мэйийг үжилэгт бэлтгэн туславаа. Мэйж нөгөө үжилэг рүүгээ явж харин Марика Кейсүкэ нар 10 жилийн дараа анх удаа болцоонд явахар шийдлээ. За тэгэд мань хоёр инээж ханаагаад л зугаалаад явж байтал гайтай жимшиг нөгөө Мория гээд Кейсүкэгийн ажлын газрын хүүхэнд бас нэг найзтайгаа явж байгаа таарлчих юм аа. Манай хоёрыг нууцаар дагаж магаад л Кейсүкэг болж өгөхгүй хүн болгож нотлохгүй байдал байх шиг байгаа. За тэгэд улаан нүрээрээ тулахын цагт ямар эхнэр нөхөр гэлтэй биш дээ. Марика төрүүлж амна гээд энэ хүн манай аав гах байгаамаа. Аав ээж завгүй болохоор намайг гадуур доголж явж байгаа юм гэж тэдний эргэлзээг сарниулахыг хичээнэ. Энэ хоёр хүүхэн нилээн дагаж байснаа тэдний кино чатар руу орж явахыг хараад сая нэг тагнуул ажиллагаа зогсох шивдэ. Энэ явдлын дараа Кейсүкэ Марика хоёр хөл бөмбөгийн талбайн дэргэд охин Мэйийг хүлээгээ сууж яваа. Тэгсэн тэнд Марикад сэтгэлээ хичлээд байсан ангийнх нь
маань хөвгөнд бөмбөг хөшгөлөд гүйж байна бас. Гэхдээ түүнийг харсан Кейсүке харин тальт жумалзаастай. Марика бас зүгээрээсэнгүй Кейсүкегээс ажлын эмэгтэй Мориагийн тухай асууж байгаа юм. Хамт ажилдаг, өдөр хамт тоолдог гэдгийг сонсгоно нэг таатай сонсгоцсонгүй болтой. Удалгүй Мэй үдшилгээсээ эргэн иргэв. Гэхдээ нэг баярлаад байгаа юм бол байсангүй. Харин ч гүнхтэй харагдах тэр. Арга хэмжээний үеэр нэг сонин хүнтэй таарад олигтой болоогүй болтой. Байдлыг гадарсан бяцхан ээж нь Мэйийг тайвшруулж өдөр авсан бэлгээ түүнд өгч хамтдаа зураг хөргөө даруулснаар тэдний уулзалт өндөрлөлөө. Үүний дараа Марика өөрийн одоо амьдардаг гэртээ харих ба харин дүү Юрийн түүнийг сэм дагаж яваа. Гэртээ ирэхэд нь Марикагийн ээж нь түүнийг хэл сураггүй гадуур тэнлээ гэдээ их л уртаа өгтлээ. Гэхдээ тэгээд хүний ихим гэсэнтэй бас санаа зовтгол байх л да. Маргааш өглөө нь Кейсүке сурсан цангаараа өдрийн хоолоо авах гээд Марикаг хүлээсэн боловч өнөөх нь тагчиг. Ажил дээр ирсэн ч гэсэн Кейсүкегийн санаан зовж Марикагаас зураг сэрхийг хүлээн суулаа. Нэг өдөр жаргалтай байснаа нэг өдөр сэтгэл готролд ороод хоёрдуул цэцэгцэн эмэгтэй юм шиг болж байгааг анзаарсан ажлынх нь түүнийг яавч эрүүл биш гэж бодож байгаа болтой. Үзэг солигдоход Мэй компани ажилтнуудад компьютерийн хан шатны мэдлэг олгох сургалтын мэрэгчлэн болж шинэ ажилд орж байгаа нь харагдана. Шинээр орсон газрын захирлын хүү Рэнжи гэх нөхөр дуртай дургу түүнээс сургалт авахар болдгоо. За нөгөө талд Марикагаас сураг чимээгүй байгаа тул Кейсүке чинь галзуурхын наагур болж байгаа юм шүү дээ. Тэгтэл ашгүй нэг мессеж ирлээ. Кейсүкегийн санаа зовж байсан тул тэр даруй залгаж орхив. Марика түнд баг сургуулийн сурагч болохоор хичээлэхдээ дээрэс нь байн хоол хийгээд байхаар ээж маань сэжиг аваад байна гэх зэрэг шалтгаануудаа тоочж өдрийн хоолны ажиллагаа хэсэг завсарлаж байгаагаа мэдэгдэн тэр. Өдөр нь Мэй буудлын дээр автобус үлээгээ сууж байтал түүнээр компьютер хичээл залгадаг захирлын хүү Рэнжитэй тарлаа. Ер нь бол Мэйийг оройн хоолнд өржилтэй. Рэнжи түүний хичээл заасанд нь чин сэтгэлээсээ талархаж цаашид хэрэгтэй зүйл гарвал тусламж хүсч болох уу? Инээ тэрийгээд байгаа бол тээ. За тэгээд залуу хүмүүс ингэж уулзсных цаашдаа өөрсдөө мэдээд уучраа болцгоно зэ. Маргааш нь нас орсон Такеийн дүү Юри гэрлүүг орохоор явж байтал гэрийнх нь гадаа Марика зогсож байгааг болж харав. Жохон юм байж гэрийг нь хаяг маягийг олоод мэдчихсэн байгаад Юри мэл гайхана цтэй. Гэрт нь ортол пэг тэр гэр орных нь эмх замбраагүй бохир завааныг ярих ч юм биш. Марикач өгөл зандангаа цэвэрлж эхэллээ. Энэ мөчөд нэг л итгэж өгөхгүй байгаад байсан Юри Марикаг үнэхээр өөд болсон эгчин байж магадгүй гэж бодож эхэллээ шүү. Маргааш нь уламжлалт ёсоор Кейсүкед Марика өдрийн хоол авчирч өгөх ба Кейсүкэж түнд охинтойгоо гуруулаа хамт аялд явах хүсэлтэй байгаагаа дуулгав. Оройн Марика ээжигээ гэртээ ирмэгцэн ням гарагт гадуур гарах зөвшөөрлөслөө. Даанч одоогийн ээж нь түнд чи ням гарагт надтай хамт гадуур зугаална гэсэн биз дээ. Гэхин тэрэ. Гэтэл Марика энэ талаар огт санахгүй байлаа. Учрыг сайн ойлгоогүй ч Марика ээжтэйгээ хамт амсан ёсоор явахаар шийддэг. Хачиргалтай ням гаргийн өглөө ээж нь уцаар ярангаа гэнт өөр хүнтэй уулзахаар шийдэж Марикатай хийсэн амлалтаа мартаж өрхөн дээрээ. За ээж нь ингэж байгаа бол Марикач одоо уухантаас нөгөө өртөөгөө ярьснараа явна үсттэй. Ийхүү иргэн нэгдсэн гэр бүлийн гурван маань 10 жилийн өмнө хамтдаа очиж байсан далайн парк руугаа явлаа. Далайн амтын шоу үзээд хамаг дурсамжин сэргэж байгаа болтой. Кейсүке тасалбарт ойжруулах хооронд Мэй, Марика хоёр ярилцсан сунаа. Мэй та 18 хүртэл аавтай гэрлэе гэж бодож байна уу? Гэхин тэрэ. Марика харин энэ тал дээр тодорхой зүйл хэлсэнгүй. Одоо бол тэс өөр гэр бүл хариуцлага түүний амьдралд бий болсон шүү дээ. Энэ зур Марика гинт 0 орчод ирэх гэж хэлээд явсан боловч маш удаан хугацаагаар тагчиг болж өнөө хоёр бүр хайжгүйгээд бөөн өмнө сандрал болох нь тэрэ. Удаж Марика нэг юм гарч ирлээ. Дахиад л түүнийг алдна гэдэг аав охин хоёрт байж боломгүй явдал бол үнгэлцгээ харгалтай байсан байхаа. Бүгд тайвширч далайн эргээр хамт алхах зураа Кейсүке Марикагийн одоогийн ээжийн талаар дурдж түүнтэй уулзаж бүх үннээ хэлэх бодолтой байгаагаа дуулгав. Гэвч Марика түүний энэ санааг эрс ницээхэн тэрэ. Гэр бүлийн асуудлаа өөрөө мэдээ зохицуулах юм байх уу? Мэй Кейсүке хоёрын хувьд эхнэр ээж нь иргэн ирсэн ч өмнөх шиг аж аргалтай гэр бүлийн уур амьсгалыг бий болгоно гэдэг нь тунчиг хэцүү санагдаж байгаа маа. Учир нь өмнөх Тайке бол одоо Марикагийнх өөр амьдралтай өөр хүн болсон байгаа шүү дээ. Дараагийн өдөр нь Марикагийн сургууль дээр ягаад ч юм Кейсүкегийн ажлын Мория ирчихсэн байх ба хэдэн үг солонгоо хамт хоол идэхийг өрвөө. Хоол идэж байхдаа гинт Марика чи Кейсүке талтай юу гэд цүл бал хидэл асуулаа. Мория жаахан охиноос ийм асуулт сонсоод чөчөртөн тодорхой. Гэсэн ч Мория Кейсүке сайхан сэтгэлтэй түүний дэгд байхдаа тайван аюулгүй байдлыг мэдэрдэг гэдэргээл баг түүн сайн гэдгээ хүлээн зөвшөөрөх шиг боллоо. Ийм үг сонсон Марика гайхалгүй явтай. Ер нь бол манай хүний сэтгэл нь нэлээд тавгүйдсэн болтой. Марика Мориогоос салаад Юри дүгэндээ очисон ч сэтгэл төгсөн хэвээр л байлаа. Юригийн өмнө хэлж байсан одоогийн амьдралаасаа зүгтгаар хайж яваа юм биш үз гэсэн үгсэн түүнд гүн нөлөөлжээ. Тэр Юригээс намайг хуучин амьдралаараа амьдарч байхад миний талаар юу гэж боддог байснаа шударгаар хэлээч гэд Юри хариудна. Та үнэхээр хүчирхэг найдвартай хүн байсан. Тийм болохоор хүмүүс танд хит их найдаж өөрсдөө бие таахаа болдог байсан. Хэмээн хариулсан тэрэ. Энэ үгс Марика дихэн бодогдууллаа. Нөхөр өгнийхөө амьдрал дахин орж ирэх нь яг зүг байсан уу гэх хэрэгэлзээ түүнийг эзэмдэв. Тэрээр өнгөрсөн ба одоогийн амьдралаа эргэцүүлж магадгүй дахин төрөх нь буруу байсан юм шиг санагдана. Тэгж байтал гинт Кейсүкээс дуудлага гарч нийгэм үзүүлье гэрт хүрээд ир гэж түүнийг дуудлаа. Марикаг очиход нөхөр охин хоёр нь төрсөн өдрийн гинтийн бэлэг барих нь тэрэ. Кейсүке бүр өөрийн гараар халимны хэлбэртэй бялуу хийсэн байлаа. Яг ч халим шиг харагдахгүй байгаа юм л да. Яг уу сэтгэлэн сайхан юм да. Кейсүке түүнд хандан бүх ачааг ганцаараа өөрөх хэрэггүй. Чамайг хинч байсан ч бид гэр бүлээрээ дахин хамт байхыг л хүсэж байна гэж хэлэхэд Марика маань уурч нулимсаа барьж дийлсэнгүй. Тэр энэ мөчтөл гэр бүлийнхэндээ татагдаж одоогийн шинэ амьдралаасаа зогтож байгаагаа ч ухаарлаа.
За энэхүү Марика маань төрсөн өдрөө нөхөр охин хоёртойгоо баяр хөөртэй тэмдэглэж өнгөрүүлэх ба бүр Марика 18 нас хүрээ дахин гэрэл нэтэргээд амлалтчийг бичүүлдэггээд их л өөдрөгөөр сэтгэж байгаа харагдах юм да. Нөгөө талд Юри ч одоо амьдралд нь дахин гарч ирж өглөх болсон хичээгээ хүслийг биелүүлэхээр манга зурах, бичих ажлаа үргэлжлүүлэх болжээ. Сэдв нь дахин төрөл авах тухай. Яа. За нөгөө төрсөн өдрийн парти болж өндөрлөж Кейсүке Мэй хоёр Марика гэрт нь хүргэж өгдөгөө. Яг таксинаас буулгаад хөдлөх гэтэл Марикагийн ээж нь ханаас ч юм гарч ирээд таксиг зогсолоо. Шал танихгүй эрэгтэй охиныг нь хүргэж ирж байгааг хармагцаа уурлаж Кейсүкег бууж ирээд тайлбар хиймэн гараараа дохиоглоо. Марика ч ээжигээ тайвшруулан Кейсүкэд муухай хандаж болохгүй сайн хүн байгаа юм гэж тайвшруулах гэж байна. Нөгөө ч одоо эдний ээжийг нэлээд хатуу хүн байна гэж бодсон бох уу. Маргааш өглөө нь Кейсүкэд Марикагаас өнөөдөр хоол өгч явуул чадахгүй нэ гэсэн зурс ирлээ. Гэхдээ яг хөтэ өдөр ажил дээр нь Мория Кейсүкэд хоолноос хуваалцаж бас хэд гурван үг солилцоод амжлаа. Мория хэлж байгаа. Марикагийн сургууль дээр спорт өдрөлөг болно гэсэн очиж дэмжихгүй юм уу? Гэхэн тэрэ Кейсүке нэлээд гайхсан ч эцэстээ очихоор шийдлээ. Нөгөө талд Марика сургууль дээр хичээлдээ сайн байсан гэд магтуулж байна. Тэгтэл нэг охин түүнийг комик зураг даалгаврын хийсэн хэсгийг авлахад Марика энэ талаар юу ч санахгүй байлаа. Марикагийн яг одоогийн хүүхэд насны дурсамж нь бүдгрээд өмнөх амьдралын ой санамж дамгаалж гисэн тодорхой болж байгаа юм байна л та. Яа тийм байгаа юм болоо. За энэ зургийн хичээлийн даалгавар мэтийг бол Марика маань Юри дүгээрээ дуудаад хэлэх гэж байгаа маа. Юри гэдэг хүн ягаад ийм зориггүй амьдралтай болсон бэ гэхээр анхны манга зохиолоо хэвлэх гэж байсан ч их чин нас орсон цагаас хойш ямар ч урам зориггүй хийцгүй хүн болж хойрсон бололтой. Оройн Марика спортын өдөрлөгт асран хамгаалагчтайгаа очих ёстой гэдгээ ээждээ дуулгадагч ээж нь түүнийг тоосонгүй. Эдний ээжийг нэрэн Чика гэдэг юм байна лээ. Тэгээд ажил дээрээ байнгын бухимдалтай ачаал ихтэй хэрэглэгчдийн гомдол дарагдсан байдаг юмсан чи. Гэхдээ маргааш өглөө нь Марика гарахын өмнө ээж нь маргаашийн тэмцээнд ямар хоол хийж өгөх вэ гэж асуув. Бас ч гэж анхаарал тавьж байна. Марика сэтгэл санааны хувьд арай дээртлээ. Нөгөө талд Кейсүке Мориягаар хэрхэн хоол хийхийг заалгаж байв. Бас л Марика зориулаад хичээж байгаа бололтой. Маргааш сургууль дээр нь спорт өдөрлөг эхэлж сурагчид бүгд асран хамгаалагчтай ирсэн ч Марикагийн ээж харагдсангүй. Харин Кейсүке Мэй хоёр хүрээд ирсэн байлаа. Марика тэднийг хараа сандарч ялангуяа ээж нь тэднийг сэжиглэж магадгүй гэд зөвхөн холоос дэмжихийг гуйж ээжтэй таарахгүй байхыг захив. Чика ээж нь үнэндээ охиндоо зориулж хоол хийсэн ч яг гэрээс гарахын даван дээр одоогийн найз залуу болтой хүнээс нь дуудлагарж юун сургууль явах нөгөө эртгээ болц цугаалах бол явчлаа шүү. Үүдхгүй нэрээ. Энэ найз залуу гэх хүн Чикад өөр хот руу шилжих гэж байгаагаа хэлж бүр хамт нүг санал тавиад амживаа. Охинооч дагуулад явахыг санал болгоход Чика хүмүүс мөн хэлэх үедээ гэд эргэлзэж эхэлнэ. Сургууль дээрээ Марика бол бүх төрлийн спортод гарамгаа өрсөлдөж найзуудтайгаа ч нөхөрсгөр тоглож байв. Даанч өдрийн цайны цагаар ганцаараа хоолгүй өлсөө сууж байдаг. Ээж нь хэл зураггүй алгуулсан шүү дээ. Түүний ганцаараа өлсөө сууж байхад азар Кейсүке өөрийн гараар хийсэн өдрийн хоол Кагаме жуус авчирч өгöd амьд нь орлоо. Кейсүке Марика тандан ногоо жимс тогтмол хэрэглэх боломжгүй үедээ 200 мм Кагаме шүүс уучгаж байгаарэ. Нэг өдрийн ногооны шинж бижилээ бүрэн авчихсан шүү дээ. Энэ Кагаме брендийн манго ногоо жимсний холимог болон алим ногоо жимсний холимог шүүснүүд гэхтэл 20 төрлийн ногоо, 6 төрлийн жимсний агууламжтай, 100% байгалийн гаралтай, нэмэлт цаагааргүй, нөөцлөгч бодисгүй, өнгө оруулагчгүй. Нэг өдрийн витамин С-ийн хэрэглээг хангаж өгдөг, халааж уул ханиаднаас сэргийлэх давуу талтай байдаг юм байна шүү. Гээд Марикагийн эрүүл мэндэд анхаарал тавин зөвлөнө. Марикач түүний энэ их сэтгэлд нь талархаж байлаа. Энэ үед Юри 10 жилийн дараа манга зохиолоо дахин хэвлүүлэх гэж оролцож, хэвлийн газар түүний өмнө гаргаж ирсэн алдааг харгалзаж, бүтээлийг нийтлэхээс татгалзав. Өөртөө их л харамсаж байгаа болтой. Тэндээс гарч явахдаа санамсаргүй нэгэн эмэгтэйтэй мөргөлдөх ба тэр эмэгтэй нь дахин төрөл авах тухай роман бичсэн Изумо гэх зохиолч эмэгтэй байлаа. Юри номыг нь уншдаг тул тэр дорн таньж дараагийн манганда энэ сэдвийг хүндэглээрээ дуулгана. Энэ хоёрын яриа мараа нилээн нийлээд л Юригаа чинь бүр их чихэнд дахин төрөлгөх бяцхан охин амьдралд нь гарч ирсэн талаар ярихад нөгөө зохиолч эмэгтэй шууд л түүний ярианд итгэж орхилоо. Сургууль дээрх спорт төрлөг тарах үеэр Кейсүке Мэй хоёр бусд эцэгчүүд Марикагийн ээжийн тухай шивэр авир хийхийг сонсч байв. Ер нь бол эдний ээж нь их хүүтэн хүндий Марикаг байнга загнадаг. Өнөөдөр бүр харагдсанчгүй гэх үгсийг олж сонссон байна. Мөн Марикад Химари хэмээх ангийн найз нь чи надтай найзууд байснаа марцсан юм уу? Чи ч их өөрчлөгчтэй гэхин тэр. Энэ мөчөд Марика дурсамжаа тод санаж чадахгүй ямар нэгэн зүйл болохгүй байгааг анзаарч эхэллээ. Нөгөө хүмүүсийн яриан сэтгэл зовсон Кейсүке Марика сайн үгэн болох Такеруг олж аваад Марика ба ээжийн харилцааг лавлан асуухад Такеруч ээж нь Марикаг бус хүмүүсийн өмнө зандардаг хэмээн батлах тэр. Нөгөө талд Чика ээж нь найз залуугаа өөр эмэгтэйтэй уцаар ярьж байгааг санамсаргүй сонсон зогсноо. Тэгсэн энэ эрэгтэй нь бүр ихнэр хүүхдтэй хүн юм байна штэ. Чика урлан эхнэрт чинь үннийг хэлэн хэмээн сүрдүүлсэн ч эрэгтэй нь харилцаагаа нууцлий баригээд болдоггүй. Чика шиг хүн бол одоо түүнийг шууд бай бай гэх байлгүй дээ. Гэртээ ярих замдаа Кейсүке өдөр сонсон зүйлсийг эргцүүлэн гундуухан халахж явах ба Марика руу байн залгасаар лав. Эцэст нь Марикагийн гэрлөө очихоор шийднэ. Яг энэ үеэр Марикагийн ээж нь гинт гэртээ ирэхэд Марикаг утас сэргэлж байгааг хараад булан авч зөвшөөрлгүй утас ашиглалаа. Хинтэйгээ харьцаад байгаа ингээд зандарч гарнаа. Хаа нэгтээс Кейсүке бас гараад ирсэн тэдний дундор орж байгаа харагданаа. Ер нь бол Чика Кейсүке рүү манай гэр бүлийн асуудал битгий хошууд өрөөдөө хэмээн ууралж байгаа маа. Харин Кейсүке Марикад ингэж хандгаж зөвшөөрөхгүй гэж сүрэн базаа хийсний болмоос Марика маань гэрээсээ өгдлөө гэж. Гэрээсээ өгцөн одоо яах вэ? Мэй Кейсүке хоёрын тоног төрүүлэхээс өөр сонголтгүй шүү дээ. Нэг бодлын зав шаан ч юм уу? Маргааш нь энэ гэр бүл 10 жилийн дараа хамтдаа өглөөний цай уусан байдаг. Марика сургууль руугаа явах өмнө ээж рүүгээ очие гэж утсан ч Кейсүкийн санаан зовниж
ээж Чиката өөрийгөө бяцхан Марика биш харин Такаи гэдэг хүний хойд төрөл гэж үнэн хэлэх хэрэгтэй юм сануулад амжив. За энэ өдөр тохиолдсон зүйлс гэвэл Кейсүкигийн ажил дээр нь Мориа энэ хоёрын шинэ бүтээгдэхүүний танилцуулга нь амжилттай болсон гэд хамт оройн хоолнд орохоор болдог. Мэйээс компьютерийн сургалт авдаг Ренжиг их залуу Мэйийг хамт нэг тийш явъя бэрийгээд уулзахаар болж байгаа болтой. Дараа өглөө нь Кейсүки Марикатай уламжлал ёсоор уулзах ба ээждээ үнэнгээ хэлэхээр босноо мэдэгдэнэ. Нэрнгээсээ л оройн одоогийн ээж Чика өмнөх нөхөр Кейсүки болон Мариканаар хуран цугларсан байх ба Кейсүки хэрэндээ л Марикаг энэ төрөлдөө Чикагийн охин болж төрсөн ч өмнөх төрөлдөө Такаи Нажима гэх гэр бүлтэй эмэгтэй буюу өөрийнх нь эхнэр охиных нь ээж байсан хэмээн хамаг учир явдлыг тоочлоо. Гэвч Чика энэ ярианд огт итгэсэнгүй харин ч утгагүй мэрлэгээд улам уурладаг. Марика одоогийн амьдралынхаа гэрэл зураг дурсан санах зүйлээ ирж хайдаг ч нэг л болж өгөхгүй байла. Бас ууртай ээжийнхээ арга ивэгч олчих гээд үзээд байгаа юм. Чика ээж нь охиныхоо талаар бодох нь өөрийнх нь хатуу ширүүн зан аашнаас болж өөрчлөгдсөн байж болох юм гэж бас бодоод байгаамаа. Тэгэд Марикагийн хийсэн омлетыг амсаад үстэл хүүхэд хийсэн гэхэргүй амттай байв. Энэ мөчид Чика охиноо өөр хүний дахин төрөлгээд байгаа нь үнэн байж болох юм гэж бодоод сургууль руу гараад гүлээ. Эцэст нь Кейсүке тоол өгөө зогсчуу Марикаг олж харсан Чика миний жинхэнэ охин хаана вэ гэд шалгаж эхлэн тэрэ. Бүр Кейсүкээс охиныг нь буцааж өгөхийг шаардаж мардаж юу ч болоод байгаа юм бүү. Аргаа орсон Кейсүке Марикагийн одоогийн амьдралын дурсамжийг сэргээхэд туслах магадгүй сүнсийг нь буцаан авчрах арга чарга байдаг гэсийг судлах тал дээр тангар өгч үж нэг юм салах шиг боллоо. Энэ үед Юри санамсаргүй Изумо гэх зохиолчтой дахин таарч хамт хооллохоор болдгоо. Нөгөө л нэг дахин төрлийн сэдвэрээр ярьж байтал Изумо гинт ухаан алдаад унчлаа. Юри түргэн тусламжлуудаад 90 тойрны хүмүүс сандарлаж явах зур нэг сонин эрэгтэй хүн рестораныг орхин явах дүр зураг бидэнд үзэгдэх ба өөдөөс нь алхаж яваа цагдаагийн биеийг нэвт гарч явах юм аа. Үсээрээ оролдож байгааг нь аживал Изумогийн зуршилтай тун адилхан байх ба үүнээс дүгнэхэд энэ эрэгтэй хүний сүнс нь Изумогийн биед орсон байхыг илтгэж байгаа болтой. Харин эмнэлэгт Юри Изумог сэрхийг хүлээх ба удалгүй охин сэрдэг боловч Юрийг огт танихгүй байгаамаа. Сонирхолтой юм аа. Эцэст нь нэрэн Чика өөрийн охиноо Такаи Нажимагийн дахин төрөл гэдгийг нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Марика Чика хоёр өглөөний хоолой хамт үлдэх ба Кейсүке тэднийхээр чөлөөтэй орж гардаг болж. Тэр цагаас хойш Кейсүке Чикаг хадам ээжээ хэмээн хүндэлдэг болсон байгаа. Гэхдээ Кейсүке Марика хоёрч Чикагийн жинхэнэ охин хаана байгааг олж мэдэх талаар санаагаа жилээсээр л байгаа юм. Ер нь бол тэд Марикагийн энэ амьдралын дурсамжийг сэргээхийг зорж байгааж Такаигийн дурсамжийг үгүй гэсэн сонголттой нүүр тулж болзошгүй юм. Компани дээр нь Кейсүке Мориа хоёр шинэ бүтээгдэхүүний амжилтаар танилцуулсан гэдэг их л баяр хөөртэй байлаа. Гэвч албан ёсны нээлтээс өмнө шинэ бүтээгдэхүүнийхээ зургийг интернетэд байршуулсан асуудал гарч Мориа дарагдаа загнуулнаа. Кейсүке Мориагийн сэтгэл санааг тайвшруулахын тулд байнга очдог ресторан руугаа дагуулж яваад оройн хоолоор дайлахаар болдог. Үүний дараа Марика Кейсүкээс Мориа тохиолдсон явдлын талаар сонсож сэтгэлийг нь өргөхийн тулд магшаарж идэх парти зохион байгуулах санаачлал гаргалаа. Энэ партинд нь Мориа, Юри, Мэйгийн ажлын Ренжи, Чика гэд энэ кинонд гарч бүх хүмүүс ирэх юм баху. Нэрэн Мориагийн шинэ бүтээгдэхүүний асуудлын хувьд дарга нь товсон хугацаанд танилцуулах болно гэдгийг ашгүй мэдэгдлээ. Угтаа бол Кейсүке дээгүр доогуур гүйж байгаад компани захирлаа аргалж байгаад батлуулсан юмсан ч. Барбекю партины үеэр бүгд л баяртай байх ба Чика харин ганцаараа сүмийгээд л суугаад байв. Марика ч ээжтэй хайнуулж яриа өтгий хичээнэ. Ээж охин орж тэндээс явах үеэр Мориа үжлэгтэр ирж таарлаа. Харих замдаа Марика одоогийн амьдралаа сайн санахгүй байгаадаа уучлах байхад Чика түүнийг буруутгасангүй. Харин ч нөхрөөсөө саснаас хойш охиндоо анхаарал тавиханд багассан гэд овооныг бурууга хүлээж үйдэг шүү. Марика ээжийнхээ гараас өтлөөд л энэ хоёрын харилцаа арай дээрдэг шиг боллоо ашгүй. За нөгөө партич ингээд инээд хөрөөр дүүрэн болж өнгөрлөө. Тарах үеэр нь Мэйийг нөгөө Ренжи төгөлж өгөхөр болох ба Мэй замдаа түүнээс зоргоо чангалан байж сайн хүн байдаг гэсийг нь асуухад Ренжи далайн цаана нэг онцгой хүн байгаа гэж хэлснээр Мэйийн сэтгэлийг шархлуулаад хайчлаа. Мөн энэ үеэр Кейсүке Мориаг гэрлэн төхөж өгөх ба гинтл Мориа Кейсүкэд сэтгэлээ илчлэн хазар дээр нь үнсээ цугт ачглаа. Кейсүке бүр гүн шок. Ядаж байхад тэдний энэ үйлдэлийг Марика олоод харчихсан гэж боддоо юу ч болоод байгаа юм бүү. Нэрийн шал дэлийг сонсогдож магадгүй ч гэсэн энэ хэдийн байнга орж гараад байдаг рестораны өвч нь сүнс харж чаддаг юм байна шүү дээ. Шүн дунд тэрээр ресторанд нь жинхэнэ Марика охины сүнс хан нэвтлээд явж байгааг олж харддаг. Энэ өвөө ер нь энэ бүх хачин чигтэй явдлын нууцыг мэддэг ганц хүн байх магадaltaй юм. Маргааш нь Кейсүке ажиллаа явах замдаа Мориатай таардагч өнгөрсөн шөнийн үйл явдлаас болоод тэдний хооронд уур амьсгал нэг л эвгүй болсон байгаа нь илтвэн. Ерөнхийдөө Мориа нэгэн сэтгэлээ илчсэн тул сайтар бодолцож үсхийг хүссээр л байлаа. Шийтсэн хүүх юм шүү дээ. Оройн Кейсүке Мэй Юри нар бөөндөө цугулсан байх ба Мэй Ренжигийн далайн чанд дах онцгой үнээс болоод сэтгэл дундуурхан байхажээ. Харин Такаийн дүү Юри тосонд байдаг өндөр настай ээжтэйгээ очиж уулзах бодолтой байгаа ч гэсэн нас орсон эгчийг нь хойд дүр Марикагийн хувьд бага насны сурагчийн биеэр ээж дээрээ очихыг хүсэхгүй байлаа. Одоогийн ээж Чика харин Марикагийн энэ асуудлыг сонсоод 10 жилийн дараа ээжтэйгээ уулзах боломж гарлаа штэ. Очиж уулзаа
хэмээн түүнийг ятгахажээ. Эцэст нь Марика буюу хуучин Такаи маань гэрийнхнийхээ хамтаар төрөлх нутагта олон жилийн дараа хөл тавьсан байдаг юм. Гэтэл Такаийн ээж нь тэрэгцэр цуух болсон ба ой санамжаа алдан охин Мэйийг нь Такаи гэж амдурч байлаа. Эдний гэр бүлийн гишүүд донд бас маргаан үссэн. Хамаатнууд нь Юриг олигтой хийж гүйгүүлсэн юм байхгүй гэж нас дээр гарсан ээжигээ асраад эндээ амьдргээд. Юри болохоор манганы номоо хөвлөх мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй тул юм хөдөөгөлдөг. тэрсэлдэж өгч байна. Тэгээд Эмро суучвал Марика түүнийг тайвшруулах гэж үзлээ. Нэрээ энэ Юри чинь ихчигээ багангийн сурагчийн бие дахин төрөл олсон гэдэгт нь одоо хүртэл бүрэн итгэхгүй яваад байгаа юм байна шүү дээ. Яг л өмнөшгөө өглөөж дуулуулж байж их чинь дахин ирсэн гэдгийг эцэст нэг юм ойлгох шиг боллоо. Явахын алдад Такаийн ээж бяцхан Марикаг хараад сая л нэг юм зөнгөөрөө охин Такаи маань мөн байна гэж таниад аль альнийх нь баярлах тайвшрах зэрэгцэж байгаа харагдана. Нэрээ бидэнд хэд хэдэн шийдэгдэг асуудал байгаа. Мэй охины хувьд ээжийнхээ зөвснөөр өөр хүн тайртай гэдэг байгаа Ренжитэй уулзаж асуудлыг нэг талд нь гаргахаар болж байгаа юм. Тэгээд уулзаа тодруултал далайн цаанаага тэр хүн нь Ренжигийн хүүхэд насны хайр бөгөөд завны ослоор өөд болсон хүн байж таарлаа. Тэгээд энэ нарийн учрыг анханасаа хэлчихгүй дээ тий. За энэ хоёр маань тэгээд харилцаагаа дараагийн түвшинд авчих тал дээр өөрсдөө мэдээд учраа олчих واخа гэж найдаа. Нөгөө талд Кейсүке маань ажлын ханд Мориагийн сэтгэл гэсэн хүсэлтийн хариуд ийм тайлбар өгсөн. Нас барсан ихнэрээ одоо ч хайрласаар байгаа тул одоохондоо сэтгэлийг нь хүлээн авах боломжгүй гэв. Мория үнийг нь хүлээн авсан ч дотроо бол өмрөөд л хоцорч байгаа юм. Удалгүй он солигдох мөч хаянд ирдгээ. Шинэ жилийн чинь Марикагийн өнгөрсөн ба одоо дах хоёр гэр бүлийн гишүүд нь ариун сүмд очих ба эрх ондоо ад жаргал амар амгалан байхын төлөө залбирцгаана. Тэр хаваар рестораны эзэн өвөө явж таардаг ба энэ хэдэд тандаад хэлж байгаа. Хэд их хүлээлт найдвартай хэрэггүй. Одоо олдож буу ад жаргалтай орон мөчөөл тутал мэдрээд авцгаа юм сургаал айлтлаа. Өвөгийн юу хэлэх гээд байгааг бүрэн ойлгоогүй ч шинэ оноо хамтдаа угтцгаахад бэлэн боллоо. Манайд. Гэхдээ тэгтэл он солигдмогц. Марикагийн тухайн алдаж унахын тэрэ. Нөгөөд нь балмагдаад учраа мэдгүй буу юм болж өтөл төд төдөлг ухаан орлоо. Тэгснэ Кейсүке Мэй хоёрыг огт танихгүй байх ба энэ байдлаас дүгнэхэд охины биеэс Такаийн сүнс гараад явсан бололтой. Түр зур сэргсэн боловч Марика маш их ядарч байсан учраас буцаж унтаад гэрийнх нь өглөө болол цагж хонцгоохоор болжээ. За тэгээд маргааш өглөө нь юу болсон бэ гэвэл Такаийн сүнс буцаад биед нь орчихжээ. Ямар олон орж ад юм те. Кейсүке Мэй хоёрын барилж байгаа гэж ихтэйхэн. Харин жинхэнэ Чика маань сэтгэл дундуур хоцрох шүү дээ. Харахгүй л дээ. Их хүн юм чинь хүүхдээ эргэж ирэхийг хүлээж байсан байгаа шүү дээ. Үүний дараахан уг хачиргалтай үйл явдлын талаар хүргэн ах нь Юрид ярих ба Юрич нөгөө Изумо гэх номын зохиолч охинд ижил үйл явдал тохиолдсныг санаад өнөх номыг Кейсүкэд харуулв. Тэрээр Изумо зохиолчтой холбогдохыг оролцсон ч утас нь холбогдохгүй байсаар л байлаа. Кейсүкэ төрөл өхлийн талаарх мэдлэгээ дэвшлүүлэхээр Юригийн өгсөн номыг уншиж эхэлсэн байгаа. Мория түүний ажил дээр уг номыг нь уншиж байгааг болж хараад би бас наад номыг чинь уншдаг. Сүүлийн бүлэг нь эх 7 хоногт нийтлэгдэх гэж байгаа гэж дуулгав. Энэ Мория гэхдээ ахтай яриа өдөх боломжийг нэрээ андахгүй шүү. Кейсүкэгийн хамгийн том айдас бол Такаигийн сүнс алга болох учраас нөгөө номын сүүлчийн бүлгийг худалдаж авангаа зохиолчтой нь уулзаж нөхцөл байдлыг тодруулахар шийднэ. Номын нээлтэнд очиход олон хүн гарын үсэг авахар ойжрлон хүлээж байв. Юри, Кейсүке хоёр зохиолчтой уулзах мөч ирэхэд аль аль нь олон асуулт асууж удаашрал үүсгэсэн хэрэгээр хамгаалагч нарт хөөгдчих болтой маа. Бас арга мухарцсан нөхдүүд маань хий димий гадаа зогсох ба Юри гинт шинээр авсан номныхоо арын хуудаснаас арга хэмжээний дараа кафед уулзцаа гэсэн зурвсыг олж харлаа. Бүх юм дуусны дараа кафед очиход ашгүй нөгөө Изүм нь Юриг таньж байдаг шүү. Цаг алдалгүй хичээгээ дахин төрлийн тухай хэлэхэд нөгөө зохиолч Изүм нь би угаасаа наад яриад байгаа юм чинь бас итгэж байна гэд өөрийгөө Кожи хэмээх эрэгтэй хүний сүнс гэж хэлэн тэрэ. За энэ хэсэг бол занглаа юм байна шүү. Изумоч вэ, Кожич вэ энэ нөхөр үргэлжлүүлээд ярьж байна. Би энэ биеийг түр зээлж ашиглаж байгаатай адилаар танай агччихсан мөн бяцхан охины биеэр дамжуулаад та нартай уулзах боломжтой болсон байна. Энэ бол дахин төрөл биш, харин сүнс хүний биеийг түр эзэлсэн үйл явдал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй хэмээн тайлбарлав. Тэрээр мөн Марикагийн биед бүү Такаийн сүнснээс бяцхан охинтой хэрхэн анх учиж биеийг нь эзэлж авсан талаараа санаж байгаа эсэхийг нь асуув. Кожигийн энэ сүнс хэлэхдээ Изумо охинтой анх номын дэлгүүр таарсан. Тэр үед Изумо сэтгэл готролд автсан, мөрөөдлөө орхисон, амьдрах хүсэлгүй нэгэн болсон байсан гэх ба харин мань сүнс бол амьдрахын мөрөөсөл болсон нэгэн бөгөөд номын дэлгүүрээр тэнч явах үедээ түүнтэй тааралцсан юм байна л та. Ерөнхийдөө энэхүү энергийн мөрөлдөөний улмаас Изумогийн биеийг эзлэх таатай нөхцөл байдал бүрджээ. Өлсөж өгсөн хүний сүнс гихчээр номоо хэвлүүлж амжаагүй өгсөн хүний сүнс байсан юм уу хайш юм. Түүнчлэн энэ хүний биеийг эзэлж аваад байгаа сүнснүүд нь үндсэн эзнийхээ санах хойг мэдэрдэг боловч эцэст нь биеийг нь буцааж өгөх ёстой болдог байна. За тэгээд угтаан бол дахин төрөлхөөсөө илүүтэй бусдын биеийг түр зээлэх үзэгдэл болоод байгаа юм шүү дээ. Энэ талаар мэдэж авсан Такаийн хувьд хүний биеэр үргэлжлүүлэн амьдрах боломжгүй хугацаанд бараг үлдээгүй гэдгийг ухаарч чухам айлц гүйцэд автаж байлаа. Марикагийн ээж Чикач бас хатуу ширүүн бар ээж байсан шүү дээ. Марика бяцхан хүүхдч гэлээ нэлийн хүн сэтгэл зүйн асуудлаас болоод амьдрах хүсэлгүй болж улмаар Такаитэй энергийн мөргөлдөөнд орсон байхыг ч үгүйсэх аргагүй. Энэ мэтийг эргэцүүлсээр оройжуулж Марика маань ээж Чикагийн ажил дээр очтол Чика ажлын байран дээр ухаан алдаад онцлаа. Чикагийн депрессэнд орсон шалтгаан шинэ жилийн орой Марикагийн сүнс биедээ эргэн ирэх үедээ ээжигээ хараад айд сандран шууд түлхэж байсан явдал санаас нь огт гарч өгөхгүй байснаас болсон юм байна л да. Хэцүүч юм да. Энэ үеэр Кейсүке рестораны эзэн өвөтэй уулзаж эхнэрийнхээ сүнсийг тогтоон барих талаар зөвлөгөө авахыг хүснэ. Харин өвөө түнд
Овь тавилан хүлээн зөвшөөрч үүж болсон бай, сэтгэлийн бэлтгэлтэй бай хэмээн анхааруулсан хэвээр байлаа. Такея энэ хооронд бас зүгээр шүсэнгүй. Нөхрийнхөө ажлын хамтрагч Мориатай уулзаж Кейсүкэд жинхнээсээ сэтгэлтэй эсхийг нь асуув. Тэгсэн Мория одоогоор татгалцах хариу авсан ч ирээдүйд түүнтэй гэрэл хүсэлтэй байгаагаа нуусангүй гэж. Такея жаахан атархаж байгаа ч гэсэн өөрийнх нь дэлхий дээрх хоногийн тоон нэгэнд дуусгаруулж байгаа тул Мориад яасан ч битгий бууж өгөөрэй, аз жаргал хүсье гэд урам хайрсаар суна. Нөхрийнхөө сайн сайхан амьдралын төлөө эцсийн хүртэлт явах юм даа хөрхий. Эцэст нь Марикагийн биедэх Такея хэрхэн энэ байдал хүрсэн талаараа сэргэн санаж гэрийнхэнтэй тайлбар хийх шийдлээ. Тоглоомын талбай дээр бяцхан Марика ганцаараа уйлзуух ба амьдрах ямар ч хүсэлгүй болсон нэлт байжээ. Харин Такея гэр бүлдээ их хорогцсон сүнс байсан тул өнөөх энергийн мөргөлдөн гэдэг юм чинь болж биед нь нэвтэрсэн бололтой. Дахин төрөлгөж андуурч байсан тул Марикад биеийг нь буцааж өгөх ёстойгоо ч ойлгуулан энэ үдч тэрээр гэрийнхэнтэйгээ бараг салах ёс их шиг боллоо. Нөгөө хэд нь ч бүр яаж ятгаад барсангүй гэж. Төд удалгүй Марика дахин ухаан алдан унлаа. Хэсэг хугацааны дараа дахин сэргсэн боловч энэ удаа жинхэнэ Марика эргэж ирж айдас дүүрэн ухаан ороод шууд л тэнд байсан ээжигээ тэврэн авлаа. Энэ өдрөөс хойш Кейсүкэ, Мэй хоёр дахиад л сэтгэлээр унаж зомби амьдралдаа буцан орсон байдаг юм. Такея эргээд сүнс хөлбөртөө шилцсэн бөгөөд тэдний нүдэнд үзэгдэхгүй ч байнгын эргэн тойронд нь эргэлдэж ажиглаастай. Офис дээр ажлын анд Мориаг хүмүүс нь дээрлэж байсан ч Кейсүкэ гэдэг хүн тоож байгаа ч малга. Мэйийн хувьд нөгөө Ренжи гэх залуугийн мессежинд хариу өгөөч байж харин нөгөө номын зохиолчийн сүнсэнд эзлэгдэж байсан Изумо охин Юритэй уулзах үеэр бидний биеийг хуваалцаад байсан сүнснүүд их өрөвдөлтэй юм аа. Энэ хороо дээр биелүүлж амжааг үйл хэрэгээ гүйцэтгэж чадсан бол яамаа даа гэж хэлдэг. Сүнс Такея маань ганцаардал шаналлаа. Сүнс хардаг рестораны эзэн өвөөтэй хуваалцахаар үе үе ирдэг болжээ. Кейсүкэ ч одоо Такея дахиад гараад ирдэг ч болоосоо гэд ресторанаар өдөр бүр эргэлдээстэй. Нэг удаа Кейсүкэ Мориатай гадуур явж байгаад Марикаг ээжтэйгээ аз жаргалтай байгааг хараад нүрээ буруулган дээрээ. Мориа ч одоо хэрэгт дуртай цангаараа Марикатай ярилцахыг хүсэн ч өнөөх нь юу гэж түүнийг таних вдэ. За нөгөө Ренжи гэдэг залуугийн хувьд санаан зовсондоо Мэйийн гертэн зочилдогч Мэй түүнтэй уулзсан ч бүр хэсэг хугацаанд холбогдох хэрэггүй гэд буцаачглаа. Манай хүн чинь бүр гүн эмэрдэг л доо. Кейсүкэ харин хүн шиг амьдраарай гэх Такеягийн хэлсэн үгнүүдийг санаж охинтой овоо анхаарал тавьж эхлэн өглөөний цай хүртэл бэлдээд орхисон байдаг. Ажил дээрээ хүртэл идэвхтэй байх болж Мориог дээрлэхэд байсан гарыг уучлалт гуйлахаар ятгаж байгаа юм. Нэг өдөр Юри Такеягийн сүнс хоёр нөгөө ресторанда таарах ба тэнд Юри маань нөгөө манга зохиолоо дуусгаж хэвлүүлэх ажлаа хөдөлтөд явж байгаад болоход рестораны эзэн өвөө эгч чинь чамайг дээрээс хараад их багаргаж байгаа байх та хэмээн урам хайрлан аль алийг нь баярлуулнаа. Кейсүкэ орой гэртээ ирэхэд нөгөө гараан гаргаж хийсэн хоолн дээр нь ялаач суугаагүй болохыг олж мэдлээ. Тэгээд аргаа өөрчиж ээжийг нь хийдэг байсан хоолыг хүртэл хийж өгч байгаамаа. Ээж нь биднийг аз жаргалтай байхыг л хүсэж байгаа шүү дээ гэд хамаг чадлаараа ятхан байж эцэст нь охиноо хоолны ширээний ард суулгаж чадлаа. Гэр бүлээрээ хамтдаа бүтээсэн дурсамжаа хууч хөөрөн Такеяг өөрсдийн зүрх сэтгэлээсээ тавьж явуулах цаг ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрцгөөх шиг боллоо энэ хоёр маань. Такея энэ хорвоог үр тохиохтой бэлдэн зоргоо чангалж байтал гинт Марикийн сүнс түүнийг олж ирээд өөрийнх нь биеийг явахаасаа өмнө зээлж нөхөр охин хоёртойгоо салах ёс хийх боломж олоход татгалзах зүйлгүй гэдгээ хэллээ. Ийхүү маргааш нь Такея бөөн баяр болсоор Марикагийн дүрээр гэрийн дээрээ эргэж ирээн сүүлийн өдрөө хамтдаа хийхийг хүссэн бүхнээ хийж өнгөрүүлэх уриал гаргалаа. Нөгөө хоёр нь түүнийг хараад хөлн газар хүрэхгүй баярлах боловч сүүлчийн удаа ганцхан өдөр хамт байна гэдгийг сонсоод яалтчгүй гониглэж байна. Такея охиноо баярлуулахын тулд хамт дэлгүүрсэж олон зүйл худалдаж авч өглөө. Мөн охиноо Ренжитэй уулзаад уучлах хэрэгтэй. Бушуухан очоод уулз гэж зөвлөвөө. Үүний үр дүнд Ренжи түүний уучлалыг маш хүндэтгэлтэйгээр хүлээн авч бүр гэрийнхэнтэй нэрж уулзангаа Мэйийн нөхөр болох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Такея Кейсүкэг мөн зүгээр орхисонгүй. Ажлын анд Мориагийнхаа сэтгэлийг хүлээж авах талаар нухацтай бодох хэрэгтэй гэд ятгаж өгдөг шүү. Кейсүкэ гинт ухаансаж Мориа руу залхан яг үнэндээ бяцхан Марика бол миний эхнэрийн дахин төрөл байсан юм аа. Өнөөдөр бидний хамт байх сүүлчийн өдөр над нэг тус сургаач гэд гууж гарлаа. Оройн Мэй Такея хоёр гэртээ ирэхэд Кейсүкэ эхнэртэй зориулсан байшингаа мөрөөдлийнх нь ресторан болгон хувиргасан байлаа. Мэдээж Мориа түүнд туссан тодорхой. Такеягийн сэтгэл маш их хөдөлж харсан зүйлдээ итгэж чадан зогсноо. Нээлтийн үжлэгт Юригээс бус ойр дотны хамаг хүмүүсээ урьсан байв. Учир нь Юри ч номоо гаргах гээд үе төмөн завгүй байгаа шүү дээ. Ийхүү Такея маань ахлах цогоочийн хувц өмсч аваад бяцхан гараараа амттай хоолнуудыг хийж эхэллээ. Мориа тэдний гэр бүлийн зургийг харахтаа үнэхээр л Марикаг Такеягийн сүнс байна гэдэгт бат итгэх шиг боллоо. Өргөцсөн зочид бүгд л хоолны амттай сайхныг магтаж Такея маань ч амьдын хүслээ биелүүлсэн шиг биелүүлж жогом сэтгэл амар харамсах зүйлгүйгээр буцахад бэлэн болов. Мориа түртэл нөхрөө захиж үлдээж байгаа нь харагдана. Харин нэг зүйл дотоо өргсөн байгаа нь 10 жил орхигдсон хатаж гундсан тариалангийн талбай навлаа. Та нар минь талбайг сайн арчиж тордорой гэд захиж үлдээхэд Кейсүкэ энэ өдөр арай дуусах болоогүй байна гэд ирээдүйн хүргэн Ренжигээ хүртэл дуудаж байгаад бөөндөө газар шорооны ажил цаг алдалгүй шамдан орцоолоо. Нөрөх ажлын дараа Такеягийн сэтгэл улам бүр дүүрсэн байх бөгөөд надад ийм сайхан гэр бүл болгож заяасанд нь баярлалаа гэд талархал дүүрэн байгаажээ. Төд удалгүй Такея сулдан унаж түүнийг явах цаг болсныг илтгэхэн тэр. Нөхөр охин хоёр нь түүнийг бүр мөсөн явахаас өмнө гэр бүлдээ иргэн ирсэнд нь талархаж гайхалтай ээж эхнэр гэдгийг нь санамлаад дэмжив.
Ийхүү Такаийг тэд эцсийн замд нь үдсэний дараагаар амьдралаа шинээр эхлэхээр шийддэг. Кейсүке, Мори хоёр илүү дотносож Мэй Рэнжитэйгээ аж аргалтай харилцаагаа эхлүүлж Юри албан ёсоор номоо хэвлүүлэн зохиолчулж бүгдээрээ амар сайхандаа жаргалаа. Энэ удаагийн дугаартай маань уудаг ногоо жимс Кагаме брэнд хамтран ажиллалаа. Нэг өдрийн ногооны шимтгийлийг бүрэн нөхөх 20 төрлийн ногоо, 3-6 төрлийн жимстэй 100% байгалийн гаралтай уудаг ногоо жимс Кагаме. Нэг талаараа энэхүү киногоор хүний амьдрал тохиолдог уу гашуу хэрхэн даван туулах, юу ч болж байсан урагшлах сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал болохыг харуулахыг зоржээ. Мэдээж та бүхэн маань бас нас орсон хүн жигнэсээ дахин төрөл аваад өмнөх амьдралаа санах боломжтой юу гэж бодсон байгаа л та. Харин уг кинонд нас барагсны сүнс төр хугацаанд хүний биеийг зээлж, амьд ахуйдаа биелүүлж чадаагүй үйл хэргийг гүйцэх гэж ямар хичээж байгааг дүрсэлж. Тиймээс нөгөө талаараа амьд байгаа хугацаанд бид хүсэл тэмүүлэлтэй, утга учиртай амьдрахыг мөн эрхэмлэх ёстой гэдгийг сануулгах шиг байгаа юм. Ямар ч тач эцсийн дүнлэлтийг та нартай үлдээе. Та бүхэн видеоны сэтгэл хэсэгт ямар үзэл бодолтой байгаа талаар нээлттэй илэрхийлээрэй. Бид бүхэн бүгдээрээ уншин шүү дээ. Мөн лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн дугаараар илүү сонирхолтой кино орно шүү. Хүлээж байгаарай.